Өөрийн 5 цаг хүртэл хаагур уншуулж жагаад ирж байгаа хацаа арьсвэ чи. Яа ээж, миний хаагур юу игээд явж байгаа танд ямар хамаатай юм бэ? Хамаатай, хамгийн хамаатай. Бүүрний нүд аманд бүлцээсэн. Шоу цараагаараа бөөрч тасарч унлаа. Дахиад нөөц нэг бөөр байгаа. Юугээс солиороод байгаа юм бэ чи? Али бос. Тэр хүүхэд хаана вэ? Эхнэр хаана вэ? Гэр бүл хаана вэ? Аваад ир. Яа, надад байхгүй штэ. Ачийн зулаа үнэрлэмээр байна би. Гэхдээ та бүр солиорлоо ээж. Би солиорсон намайг солиод их гэж доод. За ээж. Би нэг 5 минут унтчих л та. Тэгээ босч ирээд ачигч олж ирээд цулааг нь үнэрлүүлье. Яг одоо үнэрлэмээр байна. Яг одоо. Яа. Би тэр хорвоо дөр байхгүй ачигч хаанаас олж үнэрлүүлэх юм бэ? Ямар би төрөлттэй биш үү? Өдөр шөнөгөө шоудж явахгүй нэг айтайхан охоо олоод нөгөөтгөн төгөө гэлээд үрүү хөхтэй болоод амьдарч исэн бол ээж нь ингэж үглэхгүй штэ. Чи одоо 30 гарчлаа. Чиний үеийнхэн бүгдээрээ сайхан гэр бүлтэй сайхан амьдарч байна. Дахиад 40 50 хүртлээр гэр бүлтэй болохгүй за. Яаж байгаа юм? Тань шиг хайрын сайхан залуунаас хүүхдийн бааш ирдэг зурлаж дэмий өнгөрөөмөргүй байна. Юу гэнэ? Миний чам зориулсан амьдрал тэгээ зүгээр дэмий хэрэг байсан хэрэг үү те? Гэхдээ дэмий болоод та одоо болтол амьдралыг хийж мэдээсэн юм ч байхгүй дөнгөж 50 гарч иж хөгшин эмгэн болсон. Хүүхдээ тоо шанганы хэрүүл хийгээд явж байгаа зү. Гэхдээ танд хүсэл мөрөөдөл гэж байдгүй юм уу? Хийгээр аялах, дуучин болох, алдартай болох тэргээл тэрийг хийгээ явал та. Яг ч насаараа надад зурлаад байд юм бэ? Дэмий гэсэн бол чи энд юу хийж сууж байгаа юм? Би юу ч хийж бүтээгээгүй бол чи энд юу хийж сууж байгаа юм бэ? Би ямар танаас гуйсан юм намайг төрүүлээд гэж өөрөө хүсэж гаргачаад хүн их өөрхийн хүүхд болъё гэд гуйсан юм шиг ятраатах юм. Чи хайцж байгаа юм чи? Буудалд очиж унтлаа. Гэхдээ юу буудал вэ? Гэртээ авралдаа миний хүү. Гэхдээ танд хүсэл мөрөөдөл гэж байдгүй юм уу? Дэлхийгээр аялах, дуучин болох, алдартай болох тэргээл тэрийг хийгээ явал та. Хүсэл мөрөөдөл гэж байлгүй ах тэ өөр мэн. Хараа. Өнөөдөр алтар царайд эддүүрэн гарах үлээ. Корола авгаа ер нь хилд орох болов? Хилд орчуулж уг нь нэгэлийн яасан бэ зүгээр үү? Хараа би жирэмсэн болчихжээ. Нэр байраа. Ямар гоё юм дээ. Гоё гэж юу? Тэгэлгүй яат юм бэ? Хоёулаа аав ээж болох юм биш үү? Би дөнгөж их сургуулийн 3 дугаар курс сургуулаа төгсөж мэрэгчлэрээ ажиллаж чадахгүй нэ шүү дээ. Чи ч гэсэн гадагшаа явж дипломатч болно гэсэн чи худлаа олно. Хойлоо хүсэл мөрөөдлөө орох хэрэгтэй болно шүү дээ. Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ бурхнаас өгч байгаа энэ бэлгийг хүсэл мөрөөдлөхийн төлөө үгүй хэлдэг юм шүү дээ ямар. Хизээч үгүй. Харин тийм. Хүүхдээс илүү хүсэл мөрөөдөл гэж хаана авах вэ? Тиймс дээ. Тийм шүү. Хүүгээ уучлаарай ээж. Ээжигээ ч гэсэн уучлаарай миний хүү. Хүсэхгүй байхад нь хүүгээсээ хүүхэд нэхэд ээжнээсээ чиний хэлдгээр хөгшөрж байгаа юм бэ. Намайг уучлаарай ээж. Уулын би өчтөр удаа удаж байгаа бүсгүүдэд гэрлэх санал тавьд ирсэн байгаа шүү. Ээжтэй тэрийг хэлэхгүй дээ миний хүү. Гэхдээ хэлхийн завдгуул та ч хүнээс хүүхэд нэхэд байсан шүү. Ачийн зулаа үнэрлэмээр байна. Солиод их байна гээл. За ээж минь хувцас өмс гарыг. Гарч хайчих юм. Удахгүй эмээ болгож байгаа юм байна да. Уртнаас л хэрэгтэй. Хоёул шинжилгээ өгье. Юу вэ? Медскан скрининг центр нь эртэлрүүлгийн нийт 4 багцтай бөгөөд бүх төрлийн шинжилгээ буюу лабораторийн шинжилгээнээс гадна дүр санчилгааг орчин үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжөөр хийдэг. Тог тухтай цэвэр орчинд чадвартай найрсаг эмнэлгийн мэргэжилтнүүд таны шинжилгээ хийх ба шинжилгээний үр дүндээр суурилан зөвлөгөө үйлчилгээ мөн өгдөг. Зөвхөн хувь хөнгөлөлтгүй албан байгууллагын ажилтнуудад ажил мэргэжлийн онцлогтон тохирсон шинжилгээний багцуудыг үүсгэж өгдөгөөрөө давуу талтай. Заастаа янз юм байна миний хүү. Миний хүү ч гэсэн одоо тухай болох жоо шинжилгээнд ор. Харин тий. Ээж эдгээр чинь үйлчлүүлэгчтэй төлбөрийн уян хатны хөгжлийг санал болгох юм байна. Одоо шинжилгээндээ хамрагдаад дараа төлөх боломжтой гэж боддоо. Тэгээд бүр гэр бүлэрээ шинжилгээндээ хамрагдаад 3% хөнгөлөлттэй. Ухаан. Дээрээс нь төрийн банкны эрүүл эргийн виза картаар хөнгөлөлттэй өнөр үйлчлүүлэх боломжтой гэд яриад байвал гой зөндөө байна. Лааж байгаа сте. Лааж штэ миний хүү. 谁是最不听话的男孩呢？ хоёрыг хоорондоо яг цогцтой гэдгийг би бүр мэдээд байсан юм аа. Миний хөлөг байгаа гэдэг ганы хорыг сарж өгчээсэн. Би нөхөр чинь хайртай Энэд Микно бүх видео санд орлоо.